Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэг заасан бүрэн эрхийн дагуу Монгол Улсын ерөнхийлөгчөөс Гомбожийн Зандан шатрыг Монгол Улсын ерөнхий сайдаар томилох саналыг Улсын хурлд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн. Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 3-ын 7 дахь заалт, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24-ийн 1 дахь хэсэгт заасныг тус үндэслэн Монгол Улсын ерөнхий сайдаар томилох тухай саналыг төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 10-12-ны өдөр хуралдаанаараа хэлцлээ. За Гомбожийн Зандан шатрын намтар эрхэлсэн ажлын талаар Монгол Улсын ерөнхийлөгч сая тодорхой танилцуулсан тул энийг бол орхиё. За ингээд байнгын орооны хуралдаанаар хэлцэх үед асуудлыг хэлцэх үед улсын хурлын гишүүн Эс Зулбахаар, Б Батбаатар, Н Номтой Баяр, Э Болормоо, Б Пүрэгдорж, Ж Баярмаа, Ж Зол Жаргал нар асуулт асууж хариулт авсан бөгөөд улсын их хурлын гишүүн Б Баярбаатар хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бодлого, төрийн өмчийн компанийн бүтэц бүтээмжийн талаар болон засгийн газрын бүрэлдэхүүнд гендерийн асуудлыг анхаарч үзэх талаар улсын их хурлын гишүүн Зулбахаар мэдээлэл байр сууриа нотолгоо судалгаа нотлогоонд тулгуурласан хариуцлагатайгаар илэрхийлэх тухай. Монгол улс арчилсан чөлөөт улс хэвээр байгаа тул нийгмийг төөрөгдүүлэх буруу ойлголт өгөхөд зайлсхийж төрийн албаны цомхон гэхээсээ илүү зохистой харьцааг барих талаар улсын их хурлын гишүүн Эс Сандаг Очир засгийн газар тогтвортой ажиллах талаар мөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэлт болон хувийн хөгжлийг дэмжиж ажиллах талаар улсын их хурлын гишүүн О Номинчмиг эдийн засгийн өсөлт, баялагын тэгш хуваарлтыг эргэн бүрт хүртээх талаар улсын их хурлын гишүүн Б Баярбаатар иргэдийн сайн сайхны төлөө хариуцлагатай шуурхай зарчимч засгийн газар ажиллах талаар улсын их хурлын гишүүн Номтой Баяр засгийн газарт хамтарч ажиллах тухай асуудал яригдаагүй. Улсын их хурлын гишүүн Э Болормоо төрийн албаны шинжилгээг цаг алдалгүй эхлүүлэх. Улсын их хурлын гишүүн О Алтан гэрэл засгийн газрын залгамж чанарыг хадгалж авилга, хүний эрх чөлөөний байдлын талаарх олон улсын ийм төсвүүдийг ахиулах чиглэлд анхаарч ажиллах. Улсын их хурлын гишүүн Ж Батэрдэн улсын ажлын байр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар тус саналаа илэрхийлсэн болно. Гомбожийн Зандан шатрыг Монгол Улсын ерөнхий сайдаар томилуулах саналыг байнгын орооны хуралдаанд орсон гишүүдийн дийлэх болох дэмжлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхий сайдаар томилох тухай саналыг хэлцэх талаар төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлцэн шийдвэрлэж Монгол Улсын ерөнхий сайдыг томилох тухай улсын хурлын тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.